сайн бацхан залуусаа та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэж байна. За ингээ өнөөдөр бүгдээрээ гитар тунаа буюу аппликейшн ашиглаад хэрхэн гитарыг хөглөх вэ гэдэг хичээлийг орчино. За миний гитар хөгд байна. Одоо бүгдээрээ гитарын хөгийг байхгүй үгүй хий. Гитарын хөг. За тийм нэгдүгээр үз. Бүгд хөгд байгаа. За судлаа. Боллоо. За ингээ бүгдээр энэ хөггүй гитарыг яаж хөгтэй болох вэ гэдэг хичээлийг одоо үздэцгээе. За ингээд ямар ч хөггүй байгаа энэхүү гитараа хөгжихийн тулд бидэнд гитар тунаа гэсэн аппликейшн хэрэг болно. За гитар тунаа руу орчъя. За тэгээ гитар тунаа руу оронгуудаа Sopron C гэдэг нь өмнө ukulele хөгжсөн байна. Энийг гитар стандарт E, A, D, G, B, E гэдгээр дарчна. За энэ стандарт гитарын хөгөх гардаг стандарт тюнер гэдэг. За авто гэдэг дээр тавьсан байна. За мануал болгож болно. Хамаагүй аль өөр шийдэж болно. Авто байх юм бол хэрэглэх хялбар гоох. За гитар хөглөхөөс өмнө бүгдээрээ утаснуудаа мэдж авъя. 1-р утас, 2-р утас, 3-р утас, 4-р утас, 5-р утас, 6-р утас гэж байна. За доотлын 3 чих, доотлын 3 инчиг өөр лөгөө боيو нар зүв ирж чангана. Чангарч аваад буцаалаад суулгаж байна. Чангарч байна. Суулгаж байна. Чангарч байна. Буцаа нурмаж байна. За одоо тэгвэл дээдлэн 3 чих нь өөр үүдэг. Дээдлэн 3 чих нь сая доотлын 3 чих наашаа хэрэг чангарч ирсэн бол дээдлэр нь эсэргээрээ. Цаашаа хэрэг чангараад наашаа хэрэг суулгарна. Суулгарна. Цаашаа чангалаа. Наашаа суулгарлаа. Наашаа чангалаа. Цаашаа суулгарлаа. Суулгарлаа. Чангарлаа. Суулгарлаа. За ингэ чангар. За одоо нэг анхаарах зүйл уснуудаа хөгж одоо заавал уцаа ихлэ татна. Тэгжиж чихээ эргүүлнэ. Эхлээд уцаа тат, дараа нь чихээ эргүүлнэ. Тэгэхгүйгээр хүмүүс нэг дуурчаад авж эргүүлсээр уцаа таслах тохиолдол маш их гардаг. За тэгэхээр гитарын стандарт хөгж юу ордог вэ гэхээр 1-р утас E. За 2-р утас P. 3-р утас G. 4-р утас D. 5-р утас A. 6-р утас E. За яг ингэ шүглэгдэх ёстой. 1-р утсыг татхад E гэсэн үг буюу Mi гэсэн үг дуурч авах ёстой. За одоо индикатор зааж байгаа аппликейшн дээр маань зүүн гар тал руугаа заагаад хамт гитарын чих хөх доошоо буюу too low буюу доор дуурайд байна. Утсын чангал гэсэн утгатай. Дээшээгээ баруун талдаа заагаад хамт гитарын чих өнгөн дээшилсэн байна. Уцаа сулал гэсэн утгатай байдаг. За тэгэхээр бүгдээрээ эхлээд 1-р утсаа гэж хөвлөж үзье. За 1-р чихэн дээр дарчин E гэдэг юм дуургаж шүүгээд тэгээ одоо 1-р утсаа дуургаж үзье. За 1-р утас. За индикатор маань доошоогоо хасах 51 л дуурж байна. Жон чангалаа. Чангалж ин хасах 33. За жоо хадж байна. 30. За хасах 19 орж ирж байна. Too low гэдэг нь их доор дуурайд байна гэсэн үг. Тэгэхээр баг багаар чангална. Их олон хүчтэй эргүүлж болохгүй баг багаар 1-р утсыг бол. За хасах 10 буюу одоо нэлээ ойртож чинь гэсэн үг. За хасах 8. Хасах 5. За ногоолог баруун орж ирж нэг голох чинь. Оо гайхамшигтай бид хөнгөж чадлаа гэж юу бүхэндээ. Хэдэн уцаа хөгж сурлаа. Маш амархан. Ерөөсөө аппликейшн ашиглаад хөгжсөн. Одоо орчин цагт бол ерөөсөө Android утасгүй хүн гэж байхгүй. Хүн бол Android утастай. Тэгэхээр заавал энэ гитар тунаа гэдэг энэ офлайн орчинд ажилладаг аппликейшн суулгаад ерөөсөө гитар ийм амархан хөгжсөн. За одоо тэгвэл бүгдээ 2-р уцаа хөгж сураа. Тэгэхэд бол аппликейшныхаа B гэсэн үгсэндээ дарчихна. За тэгээд одоо 2 утас татна. За доор урж хасах 91. Жоо эргүүллээ. 41. Дахиад жоо эргүүллээ. За жоохон алдаж байна. За одоо хасах 23 дуурж байна. Тэгэхээр чангална гэсэн. За хасах 10. Хасах 8. Хасах 4. Вот begin чадлаа. За ингээд 2-р утсаа хөгжиж байгаа. За хүүгээ дахиад шалгасан чи жоохон хүүг унсан байна. За 2-р утас. За одоо заахгүй байна.
Ягаад заахгүй нөхө бид нөгөө чихэн дээр яг нөгөө айл утсыг дуурж байгаа вэ гэдэг заахгүйгээр ингээд хамаагүй уцаа эргүүлээд ханд уцаа таслах аюултай шүү. Тэгэхээр яг заавал ийшээ эхлээд өнгөө сонгох. Хоёрдугаар уцууд яг хоёрдугаар. Тэгвэл заахгүй нэг чихээ эргүүлээд хамаар уцаа тасалчдаг тохиолдлууд бас байгаа шүү. Ийг хичээд хоёрдугаар уцаа татдаг хамаар индикатор ингээд заахгүй төлөө байгаад байна. За энэ маш том зүйл шүү. Яг энийг анзаарахгүй жоод ингэж чихээ эргүүлсээр тасалсан тохиолдол маш их байдаг. Тэгэхээр заавал хоёрдугаар уцаа өрчөд хоёрдугаар уцнаар дараад тэгээ уцаа дуурах. За одоо нэмэх 5 болоо явуулсан байна. Нэмэх 5 гэдэг маань дээшээ илүү гарсан байна гэсэн үг. Тэгэхээр жоохон суллаа. Нар буруу буюу өөрөө эсрэг тал руу эргүүлнэ. За хүлээж байна. За одоо 3 дугаар утас. За 3 дугаар утас хүлэхэд бол G гэдэг дээр дарна. За одоо тэгээ 3 дугаар утас дуурна. За бараг дуурч байна. За ингээд 3 дахь утсаа хөглөлөө 3 дахь нь. За одоо бүгдээ 4 дугаар утсаа хөглөе. За хасах 51 байна. За 4 дугаар утас буюу дээдлийн 3 чих цаашаага эргэж чангарна шүү. Өөрийнхөө эсрэг гэсэн үг. За чангарч ийн хасах 25 руу зааж ийн 12 руу заачлаа. За дахиад жоохон түүлөө гэдэг. Жоох эргүүлчихье. Яах вэ? Жоох чамд. За хитэрчлээ. Би хитэрхийг эргүүлчихлээ. За тэгэхээр буцаая. Суллаа. За нэмэх 3 тоогоо судалжээ. За ингээд 4 дугаар хөглөлөө. За одоо 5 дугаар хөглөөд үзье. За ингээд ямар алтай байна чи? Яг тэр индикатор заахгүй юм бол юу заахгүй тий. Тэгээ ингэж хамаагүй эргүүлж чад уцаа таслах болно. Тэгэхээр нөгөө чихэн дээрээ заавал дарна. A гэдэг дээр дарж ич одоо 5 дугаар уцаа дуурна. За хасгаран 3 хасах 6 За A хөглөгдлөө. За одоо 6 утас. Заахгүй. Ямар ч заахтай байхгүй. Индикатор ажиллах. Тэгэхээр бидээс нөгөө чихээ дараагүй гэсэн. За ингээд 6 утас дарчээ. Бүдүү утсууд жоохон эргүүлэхэд маш ихээр яадаг, чангардаг. Их хүчтэй эргүүлэх хэрэггүй. Хараа жоохон хүчтэй эргүүлэхэд аваад явчихжээ. За авцаас уралж ийн өөр зүгээр эргүүлж байна. За ингээд 6 дугаар хөглөө. За одоо бүгд бүх утсуудаа хөглөж дуусна дараа хүүгээ шалгахын тулд дээдлд байгаа энэ автогоо асаачна. За тэгэх юм бол ингээд заавал нөгөө утсуудаар дарахгүйгээр нөгөө аппликейшн маань өөрөө мэдрээ явуулчихна гэсэн. За тэгээд 1 дугаар утсаа дуурах гэхэд. За жоохон доош нөгөө хүүг маань утсуудаа чангалсараа жоохон суларсан байна. За одоо ирж байна. За одоо 2 дугаар утас. За одоо 3 дугаар утас. Бүр суларсан байна. За 4 дугаар утас. 5 дугаар утас. За хөгтөн. За тэгэхээр та гитарын хуцыг өөрөө мэдрээд өргөдөө сонсоод жоо хүүгэн дээр доор мэдээд байгаа бол заавал нөгөө мануал дээр нь дарахгүйгээр одоо яг нэгээр ингэж гэж дарахгүйгээр шууд автоо дээр нь дарж агаад шууд бас гитараа хөвлөж болж шүү. Тэгэх юм бол өргөдөө өөрөө ерөөхдөө сонсолоор за энэ жоохон доор дуурайд байна да яг нийлүүгөө очих төгчөнд болоогүй нэг мэдэрч чадж байгаа бол заавал энэ дээр дарчиж хөвлөхгүй шууд автоо дээр нь дарчаад чихээ эрүүлээд байх юм бол утас өөрөө бас мэдрээд явчихдаг шүү. Зүгээр яг тэднээс яг мэдэхгүй байгаад аль нэг утсаа яг хөвгөлтөө яг ямар дуурайдаг вэ гэдгийг мэдэхгүй байж хад автоо ашиглах юм бол бас жоохон асуудалтай. Яг тэгэхээр нөгөө хитргийг эргүүлэх хэрэглүүд их гардаг. Тэгэхээр энэ ихний ээлжинд бол автоогоо унтрааж агаад мануал дээр нь тавьж байгаа. Тэгээд яг нэгээр дургаад яг таниулаад ингэх юм бол илүү их аюул багтай гэсэн.
бүгдээрээ өнөөдөр гитарыг хэрхэн аппликейшн ашиглаж хөглөх вэ гэдгийг суулаа. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар та хөдөө гадаа хээр мэр хаач явжсэн байсан гитар тунаа гэдэг аппликейшнтэй байх юм бол гитараа ийхүү хөглөж болох нэ. За тэгээд гитараа хөглөөл хөгжмөдөд байх хэрэгтэй. Гитар хөглөх бол маш амархан. Хамгийн гол нь та яг аль утсаа дуурж байгаа гэдгийг алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд тааруулаад утсаануудаа хөнгөн жоон эвлэл наашааш нэр үзээр хагаад дин дун дин дун дин дун дун гэсэн үгнүүдийг тааруулна гэсэн үг. За ингээд дараагийн жишээ уулзлаа түрүүка.